Хүйтэн бууны онинд амин хэлхээг нь тасалсан залуусын тухай ярив. Хүний дундарч ханашгүй шунлын золиос нь өөрсдийн бие цогцсыг золигт гаргахыг ярилсан мэт насны аг зэвсгийн хурцад эрдэж бардсан хэсэг залуус ангөрөө хийж зугаацгаар хөвчөөг зорьсон юм. Үнтэй машин хөлгөсөн тэд буу зэвсгийнхэн чадал чансааг ам булаалтан ярьж сайрхсаар наран эвэр нэгэн газрыг сонгон дуудалжээ. Хурдан хурц зэвсэг агсан тэд ой хөвчөөр тэнүүчлэн самнаж таарлсан бүхэн рүү галны эсэр эцэст нь нэг согоо унагсан байна. Гэвч тэд хувь тавилангийн эрчилгээнд ороогдож байгаагаа даанч мэдсэнгүй олзондоо байсан хинээлдэж байсан нь харамсалтай. Учир нь амьд тэнцэн дарчлах хөөрхий согоо үр түл янзаг тайгаан явсан юм санж. Гэвч өрөвдөж инэрх сэтгэлгүй өнөөх залуус юм чинээ тоолгүй олзон ганцгадан буцаж хаасан байна. Энэ мөчөөс тэдний золгүй тэл эхэлж нүдэнд нь гэнэтгэн л альбин чөтгөр ад зэтгэрийн хийгүүдл үзэгдэж газуурлын тарчилаанд салмдуусан залуус ухаан солиордон тогтоож дийлэлгүй буунуудаа сумлан бие биен рүүгэн онлон гохон дарснаар зарим нэгнийхэн амийг ягуудгсан байна. Гэвч үдсэн хэдэн арай чамаа гэж хотод ирсэн боловч тэднээс ердөө нэг нь амьд төдий үлдсэн юм. Ам гарсан тэр залуу энэ тухайд хадын шуналдаан хөтлөгдөж ангөрөө хийж зугаацах нь адаг сүлдээ амийг чинь авах аранга юм шүү гэж дурсжээ. Ингээд бодоход монголчууд бид эрддээр цагаас ан ав хийх уламжлалт ясаа журам амьтныг хайрлах ухаанаас ургасан хориг цэгтэй явж ирснийг өнөөдөр бид умартаж амьтны амь тасалсаар байгаад нь асар тэнгэр баян хангаа хэлгэнт нь харахгүй гэжээ. Тэгээд ч лос уг хөдөлгөлдөг гэсэн ардын үг хүртэл байхад хоёр амь хагцуулан байж олзолсон ан үйлийн үр дагуулах нь дамжиггүй. Өчүүхэн жаргалд хэтийдэн шунах нь өчнөөн зовлон эдлэхийн сондон гэдэгчлэн үйл бүхэн төлөөстэй байгалийн хуулийг хэнч давж дийлэхгүй шүү дээ. Ногоон байгаасай.